Сайн байцгаана уу? Од мөндөр сувгаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Археологийн нууцуд маань эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол Сиамби булшны зан үйлийн талаар багш маань ярьж өгнө. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин боломж саяг болон өдөр бүр шин төлөж өгийн хамт олон маань ивент этгэ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV болон Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгооноор та бүхэндээ хүрдэг. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Орон Чимэг хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе багш. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр их таата гоё өдөр байгаа. Учир нь юу гэхэлэр манай Од мөндөр сувгийн 2 дугаар үйлдвэрлэлтэй ингээд өндөрлж байгаа. Тэгээ ингээд савн дүүрж байгаа гэх юм уу те. Ингэж хэлэхэд бас тохиромжтой байх. Ягаад гэвэл нэг жил 2 сарын хугацаанд орноо бит хоёр нийлээд нэг 58 археологийн дугаар хийсэн байна. Нийтдээ 58 дугаар. За тэг яг өнөөдөр бол манай яг ингээ алтан гişүүд те энэ сонсож байгаа хүмүүс дотор бол яг ингээ 58-ийн сонссон хүмүүс баг бүгдээрээ байгаа хаа. Дийлэнх нь баг дандаа сонсдог хүмүүс те байх шиг байна. Тэгээ та бүхэндээ бас маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд саяхан нэг хүн намайг нэгдэн шүүмжилсэн. Тэгтээ тэр шүүмжил маш гоё байсан. YouTube дээр байлээ. YouTube-ийн тэр бичлэгний доор байсан нэг шүүмжилсэн. Тэгсэн чинь ингээ хэлсэн байсан. За өөрөө бол тэг ингээд археологийн ийм олон дугаар, хүннүгийн түүхийн тийм олон дугаар те Сиамбигийн ийм олон дугаар хийчээд нэвтрүүлэг маань дуусч байна гэж хэлж байна. Яасан амны бэлэггүй хүүхдээ. За монголчууд бид бол модоо дуусгахдаа мод дүүрсэн гэж хэлдэг. Энэ мэтлэнгээр яг одоо энэ хүннүгийн одоо тэр 63 дугаар гэдэг чинь 63 дугаарыг дүүргсэн гэж хэлвэл их гоёо гэж хэлж байгаа байхгүй. Тэрнтэй адилхан урнаа хоёулаа яг археологийн нууцуд дугаар дээр 58 дугаарыг дүүргсэн байна. За өнөөдрийн дугаар болохоор Сиамбигийн булшны зан үйл. За мэдээж хоёулаа бол ер нь бол Сиамбигийн булшны талаар бол нэлээд олон судалгаанууд байна. Гэхдээ сүүлийн үеүүдэд бол энэ айргийн гоцгор болон одоо яг дархны одоо нэг гавлын уул те энэ хоёрын одоо Сиамбигийн язгууртны булшны судалгаа бол нэлээд газар авч байна. Өнөөдөр гэхэд яг өнөөдөр шүү заяа. Тэр гавлын уулын Сиамби булшны энэ жилийн судалгааных нь яг бунхандаа орж байгаа үйл явц болж байгаа. Тэгээд яг нэг гавлын уул буюу одоо нэг Идранга доктор штэ. За энэ хүний одоо тэр ингээд ямар нэгэн ингээд судалгааны бүтээл юм хевлээд ном болох ёстой л доо. Тэгээ ном болсныхан дараа энийг ярьсан нь арай илүү үр дүнтэй. Яг л энэ номноос нь ишилж ярьж байгаа байхгүй юу. Тийм учраас би яг одоо энэ Сиамби гэсэн дугаар дээрээ тэр гавлын уулын талаар бол дархнаас олцсон те. Энэний талаар бол үнэхээр ярьж чадахгүй одоо ингээд те ярих боломжгүй байгаад байгаа. Өнөөдөр ч гэсэн одоо ингээд залгаад асуусан боловч тодруулсан боловч те тодорхой шийдэлд хүрч чадсангүй. За ер нь бол яг Сиамбигийн тахилын зан үйлийн талаар ярих гэх юм бол мэдээж өмнө нь судлагдсан 2014-өөс 2017 оны хооронд те манай Монголын үндэсний музейн судлаачид Орхон аймгийн Жарлан цуманд те энэ айргийн гоцгор гэдэг газрын дурсгалт газар 2014-оос 2017 оны хооронд явуулсан юм археологийн судалгаа байгаа. За энэ судалгааны талаар тэгээд өмнөх дугаар дээр хоёулаа энэ айргийн гоцгорын гадаа зохион байгуулалт, дотоод зохион байгуулалтыг хөмөг гэж юу юм те хос оршуулгын тухай гэх мэтлэнгээр ярьсан бол өнөөдөр тахилын зан үйлүүдийн талаар ярих юм. За тэгэхээр мэдээж Сиамби бид нар нэг Сиамби хүний тухай судлаад байгаа байхгүй тий. Хүннүчүүд гэж хинбэ гэдэгтэй адилхан Сиамби нар гэж яг хинбэ гэдэг. Гэтэл эртний сурвалж бичгүүд дээр Сиамби нарын талаар юу гэж дурдсан байдаг вэ гэхээр эртний түүхэн сурвалжид Сиамбиг ийм гэж байгаа. Бэлхүүс гойлог. За бэлхүүс гойлог, хүзүү нарийн, гар хөл бүдүүн, бандгар тий, мухар толгойтой, өнгө бүрийн хувцастай гэж хэлж байгаа байхгүй. Ингэж төрөлсөн байгаа. Тэгэхээр ямар санагч энэ хүн одоо юм гойлог одоо бэлхүүс нарийнхан бэлхүүстэй, нарийнхан хүзүүтэй, бандгар гартаа тий ийм нэлээд том ингээд гоо зүйтэй юм шиг тий. Тэг сонсогч нарийнхан бэлхүүс хүзүүтэй гэхэр чинь. Яг ингээд биеийн зөв пропорц байгаа байхгүй. Өнөөдөр яг бодитэлтэнгийн тамирчид чиг л бие хаатай байсан гэсэн үг байхгүй. За манайгаар гомбоо юм уу тий. Тий яг иймэрхүү байгаа байхгүй. За тэгэхээр энэний талаар бас ингээд түүхэн сурвалжуудад бол нэг иймэрхүү Сиамбигийн талаар мэдээ байна шүү дээ тий. Үүнээс гадна бас яг эртний одоо тэр хаан улсын түүхэнд бас ингэж тэмдэглэж үлдээсэн байгаа байхгүй. Хүннүү улс бууруулан зайлснаас хойш тэдний хуучин газар нутгийг Сиамби нар эзэлж авбаа. Тэдний морь хурдан, зэвсэг, хурцтэй хүннүүгээс нэн төвчээртэй гэж байгаа. За энэ мэтлэнгээр ингээд түүхэн сурвалжуудад тэмдэглэж үлдээсэн те эдгээр баримтуудыг археологийн дурсгалаар одоо нотлох хамгийн анхны шатны одоо ингээд Сиамби нар те Сиамби нарын тухай хамгийн олон одоо ингээ мэдээлэл авч болох тийм хамгийн ихнийхэн гэсэн үг байхгүй.
хүнүүгийн язгууртны булш гэдэгтэй яг адилхан айргийн гозгор бол Сиамбигийн язгууртны булшны судалгаа болон энгийн булшны судалгаа зэрэг явагдсан байгаа. За тэгэхээр яг энэ судалгааг үндэсний музейн хамт олон судалсан гэсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн дугаарын яг ингээ баатрууд буюу археологч нар маань бид бол одоо 58 дугаартаа 58 нуланд нь те дандаа одоо тухайн судалгаа хийсэн судлаачдаа нэрлэж алдаршуулж за ийм хүн одоо нэг энэ төрлийн судалгаа хийж байгаа шүү гэдгийг хэлж явдаг. За тэгэхээр өнөөдрийн дугаарын баатрууд бол доктор Одбаатар үндэсний түүхийн музейн те Нямбат доктор тэгээд Бүрэн төгс Инхволд Игима гэсэн одоо яг эдгээр судлаачтай байгаа. За эдгээр судлаачдын энэ хамтын бүтээл те одоо бол энэ айргийн гоцгор гэдэг судалгаанд бол энэ Бүрэн төгс гэдэг залуу бол цаашаа судалгааг нь илүү үргэлжлүүлээд ахлаад явж байгаа гэж би нэг сонссон. Хамгийн анх бол мэдээж энэ Одбаатар Нямбат те Бүрэн төгс Инхволд Игима гэсэн энэ бүрэлдэхүүнтэй энэ 10 жилийн өмнө те энэ судалгаа явж эхэлсэн байдгийг шүү гэдгийг бас давхар тэмдэглэж үлдээе. Тэгэд яг эдгээр хүмүүсийн бичсэн энэ айргийн гоцорт явуулсан археологийн судалгаа гэдэг энэ номноос ишилж ярьж байгаа гэдгээ те давхар яриа явчаа. За булшнаас илэрсэн өмнөх дугаар дээр болохоор нөгөө гадаад зохион байгуулалт, дотоод зохион байгуулалтыг бүгдийг ярьсан юм чинь одоо бол булшнаас илэрсэн тахилга хойлгын зан үйл те. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол яг ямар зүйлээр тахилга үйлдээд байгаа юугаар хойлоглосон те гэдэг зүйлийг ярих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тухайн булш ямарваа нэгэн одоо эртний булш оршуулга энд бол ямарваа нэгэн амтнаар хойлоглосон те хойлоглох зан үйл үйлдсэн тэр бүхэл хүнээр хүртэл хойлог хийсэн ийм зан үйлүүд байгаад идэг. Хойлоглоно гэдэг нь дагуулна гэсэн үг. Тий, дагуулна гэсэн үг байхгүй. За тэгээд тусгай одоо тухайн амтн те ингэж тэр булшинд зориулж одоо тухайн хүн зориулж одоо хойлголж байгаа амтныг хэлж штэ те. За тэгэхээр айргийн гоцгор гэдэг булшнаас болвол адуу, бог малын ясаар хийсэн юм тахилга хойлгийн зан үйлүүд илэрч олдсон байдаг. За эдгээр нь яг хаанаас гарч ирж байгаа юм бэ гэдэг зүйл байгаа даа тий. Мэдээж зарим нь бол яг тэр ингээд язгууртны булшны тэр үүдвч хэсгээс нь бол адууны яс, сүүжний яс ер нь бол бүтэн адууг төлөөлнө гэж байгаа байхгүй. Тэгээд арсанд нь ингээд тавьсан байгаа тий. Ингээд арсаар нь ингээд тавьсан ер хамгийн анх бол ингээд адууг бүтнээр нь байрлалтай гэж оршуулсан байх боломжтой гэж байгаа байхгүй. За дараагийнх нь болохоор ер нь бол яг дийлэнхтэй энэ тахилга хойлгийн зан үйл үйлдсэн энэ үйлдэлүүд нь болохоор нөгөө булшныхаа хүмүг хэсгнээс нь гарч ирж байгаа. За хүмүг гэдэг маань бол бид нар одоо тоноолчдаас сэргийлсэн зүйл гэдэг юм яриад байгаа тий. За мэдээж ингээд чулуу явж байгаад хажууд тийш гинт ингээд хөмөглөөд орцсон. Тэрийг болохоро ер нь бол мэдэгдэх зан үйлгүү гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар нууцлж оршуулж байгаа энэ үйл аахгүй. За энэ бол Сиамби булшны бас нэг тийм онцлог нэг шинжүүдийн нэг байгаад байгаа. За тэгэхээр хүмүг дотор яг ер нь дийлэнхтэй юун дотор байж болох вэ гэж байгаа. За тэгэхээр тэр тухайн мал амтны яс тий дагалдуулт тавьсан тэр хойлгийн амтны яс эдгээр зүйлүүд нь болохоор юм шавар сав болон энэ модон авсны гадна талын юм хашлаг байгаа шүү дээ. Энэ хашлаг дотор ингэж олцсон байгаа байхгүй. За тэгэхээр зарим нэг зүйл нь болохоор шавар сав суулга тий хүнүү булшин дээрс ялгаа байхгүй хүрэл сав суулга шавар сав суулган дотор ингээл мал амтны ясаар тий ингээ хийцэн байдаг. За энэ нь бол мэдээж нөгөө нэг хойд наснд нэдэлж хэрэглэхдээ одоо хоол унд гэдэг ч юм уу. Энэ бүх зүйлээр нь байж байгаа шүү дээ. За тэгээд үүдвчний хавцаа бол нөгөө адуу тахилга хийсэн те адууга тахилга хийсэн ийм зүйлтэй холбоотой байгаа гэдэг. Гэтэл эндээс бас ахаад нэг өөр зүйлүүд гарч иж байгаа. Тэр оршуулгын зан үйл дотор. За энэ зан үйл дотор хэдүүлээ ахаад нэг бодоод үзье. Өмнөх цаг хугацаанд тий өмнөх нэвтрүүлгүүдээр ороод үзье. Хүннүүгийн голмод хоёрын хүннүүгийн хаад язгууртны 1-р булшны дагуул тэр нөгөө 29 30 булш байгаа гэж яриадсан тий. Нөгөө Ромын шилэн аяг болдог гэдэг. Тэрний тэр дагуул хажууд нь байгаа тэр 30 булш тэр 30 булшны заримаас нь болохоор хүүхдийн оршуулга гарсан. Хүүхдийн оршуулга дотроос маш олон шагаанууд гарсан байдаг тий. Гэтэл энэ айргийн гоцгор гэдэг яг энэ дурсгалт газраас болохоор бог малын яс болон одоо ингээд юу байгаа аахгүй зээр гөрөөс эсвэл энэ аргалын шагаа гэх мэтийн амьтдын шагаа байгаа. Гэтэл энэ шагаанууд нь өөрсдөө одоо за яг мал аж ахуй гэж бодъё заа. Мал аж ахуй гэж бодонгууд чинь мал аж ахуйч малж байгаа тэр нэг шагааг нь хэрэглэдэг байж л. Гэтэл саяны энэ шагаа чинь зарим нь болохоор ангийн шагаанууд байгаа шүү дээ, тий. Ан амьтны. Гөрөөсөн тий. Ан хийж тэр чинь одоо авалж авна шүү дээ. За тэгтэл тэр шагаанууд дотор бол ийм 1-3 ийм нүхтэй байгаа юм. Нүхтэйгээс гадна ийм сараачсан хээнүүдтэй. За хэдүүлээ нөгөө нэг байнга яриад байдаг байсан шүү дээ. Нэг хэсэг бол одоо хүннүүгийн одоо тэр бичиг үсгтэй холбоотой зүйлүүд байж магадгүй. Тэр бүхэл Өгөөдөө хааны үеийн Чингис хааны онг тамга болон Өгөөдөө хааны тэр Сэрээд тамга
дэгрээ тамга те тэгээд мөнх хааны тэр сэрээ тамга гэх мэтийн тамга тэмдгүүд байна гэж хүмүүгийн шагаанаас тэгж олж ирсэн. Гэвтэл одоо энэ айргийн гозгороос олдсон энэ шагааны тэмдэглүүд бол бас нэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. Энэ бол ямар нэгэн байдлаар бичиг үсгийн хамгийн анхны те хэв шинжүүд байсан байх магадлалтай. Бичиг гэдэг чинь өөрөө тэмдэглэл гэсэн үг шүү дээ те. За иймэрхүү зүйлүүдийг бас давхар хэлж болж байгаа юм. За тэгэхээр яагаад заавал юм тахилга зан үйл үлдээд байгаа юм бэ гэдэг зүйлийг ярих хэрэгтэй тий. Тэгэхээр сиамбичуудын ер нь бол юм шашин, шүтлэг, бишрэл, мөргөл тий гих мэтийн зүйлүүд одоо байгаад байгаа. За тэгэхээр сиамбичуудын ер нь бол шүтлэг, бишрэл нь яг юу юм бэ гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Нүгийнхаа сэр өөр юм болоо тий. За гэтэл сиамбичууд бол мэдээж нөгөө дээд тэнгэр, өвөг дээдстэй тий. Тэгээд тахилга үлддэг юм. Тахилга үлддэг бол хойлгийн зан үйл үлдэж байгаа байхгүй. Энэ үйлцэн тухай бол бас түүхэн сурвалжуудад нэлээд тэмдэглэж үлдсэн байдаг. Одоо жишээ нь Табагчийн одоо нэг Вэй ус гэж байгаа шүү дээ. Табагчийн Вэй усын 3 дугаар хаан гэж байгаа байхгүй. Тэр 3 дугаар хаан нь агуй дотор юм тахилгын зан үйл үлдсэн тэр шүлгнүүд байгаа байхгүй. Шүлэг ингээ бичсэн. За энэ зан үйлүүдийн тухай бичсэн байна. За дээрээс нь дунхуу буюу одоо сиамби те. Сиамбиг одоо дунхуу болон сиамбигийн одоо ард түмэн бол яг юу шүтдэг байсан бэ гэхэлэр мэдээж бөөмөргөл. Тэ бөөмөргөл буюу өвөг дээдэс, сүнс, сүлд ер нь бол мөнхөд оршдог гэсэн утга санааг илэрхийлдэг гэдгийг бол давхар өөртөө амьд биеиндээ ингэж авч явдаг гэсэн байгаа байхгүй. Тийм учраас яг оршуулгын зан үйлээрээ дамжуулаад сиамби одоо бусад одоо ухаан гэх юм уу те нарын айдлаар энэ хүндэт цэрэг хэрвээ хүндэт цэрэг шүү зэ нас барах юм бол авсанд тавьж гашуудан уйлаад оршуулах цагт нь дуудуулж бүжиглэж түүнийг хойд насанд нь өдөж өгнө гэж байгаа байхгүй. За тэгэхээр нөгөө оршуулгын зан үйл гэдэг маань болохоор заавал одоо ингээд дандаа уйлаад гэдэг ч юм уу те ийм зүйлгүй тэр чинь бас буцаагаад нөгөө хойд насны тухай амьдрал эхэлж байна. Хойд нас руу ямар нэгэн байдлаар ингэж те өдөж өгж байна гэдэг шалтгаан нь өөрөө тухайн одоо нөгөө дуу бүжиг гэдэг зүйл нь яваад орчиж байгаа байхгүй. Тэ онцлогтой байна тий. За тэгэхээр оршуулгатаа бас нэг зүйлийг нэлээд гэдэг нэг түгээмэл байдаг нэг зүйл байгаа. За тэр нь юу вэ гэхэлэр сиамбигийн оршуулгын зан үйлдэнд одоо ингээд төг сурвалжийн мэдээнд төг сурвалжийн мэдээнд ер нь бол сиамбичууд бол яг тижээдэг нохоог нь хамтдана. Талигаачийн унаж идэлж байсан морь хувцсыг нэгж байгаа байхгүй. Авч бүгдийг нь шатааж үднэ гэж байгаа. За шатаана гэдэг нь болохоор чандралхыг хэлж байгаа шүү те. Чандралхыг хэлж байгаа үднэ. За тэгээд ер нь бол яг сиамбичуудын өөрсдийн үзлэр болвол тухайн талигаачийн те одоо ингээд сүнсийг хамгаалагч нь ууланд оршно гэж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр сиамби гэдэг чинь өөрөө сүмбэ буюу сиамби гэсэн уулын нэр гэж яриад байдаг те. Ухаан ч гэсэн өөрөө уулын нэр гэж яриад байдаг. Тэгэхээр ухаан сиамби гэдэг өөрсдийнхөө одоо овг аймгийг уулын нэрээр нэрлэж чадж байна гэдэг бол магадгүй уул шүтлэгтэй те. Уулын оройг шүтдэг ийм байсан байх магадлалтай байна. Энэ нь өөрөө бүр илүү наривчлаад үзэх юм бол бөө мөргөлд чинь одоо бурхан халдан уул гэж гарч ирнэ те. Эсвэл одоо Чингис хааны үед чинь 29-ийн одоо нөгөө нэг Иналчиг буюу Отор орогтын захирагчид 500 одоо худалдаач бүхий 450 тэмээ бүхий ачаа бараа те энэ бүх зүйлээ дээрэмдүүлээд нөгөө худалдаач нар хятуулсан шүү дээ Чингис хаан чинь. Тэгэхдээ бурхан халдан уулан дээр 3 хоног мөргөл үлдсэн байдаг үстэй те. За тэгэхээр ер нь бол мэдээж энэ сиамбигийн зан заншил те тэр уулын шүтнэ гэдэг зүйл маань ер нь нүүдэлчдийн эртнээс ахуулаад нөгөө шүтлэг бишрэл ер нь гол ус уул усаа те ингэж шүтж явдаг байсантай л холбоотой байх магадлалтай байна. За хоёулаа нэг хамтран ажиллагчаа танилцуулгаа. За тэгээ. За өнөөдрийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ боломж саяг гэж байгууллага маань бидний ивэнттэйг ажиллаж байна. Тэгэхээр одоо нөгөө бүхэл зүйл хүссэн хүсээгүй хувьцаа гэдэг зүйл рүү явж байна те. Тэгээ яг манай үеийнхнээс ингээд ерөнхийдөө маш энийг сайн мэддэг болоод өдөр тутамдаа ашиглаад одоо орлого санхүү аятайхан болоод байна. Тэгэхээр энийг яаж бид нэр судалж мэдж авах вэ? Яаж ашиглах вэ гэдэг тал дээр та хэрвээ өмнө бодож исэн бол саяг цэгко гэдэг одоо энэ аппликейшнээр та бүхэн бол одоо танд туслана гэх юм уу те. За саяг цэгко гэдэг нь бол Америкийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны боломж төсөлтийг хиймэл оюун ухаан болон машин сургалтаар ингээд шинжилдэг ухаалаг туслах юм байна.
Тэгэд өдөр бүр одоо шинэ мэдээллийг та бүхэнд ингэж хүргэхийн зах зээлийн боломж, анхаарах хувьцааны жагсаалтыг өдөр бүр танд одоо бэлэн болгож хүргэж өгөх нэ. Бүх мэдээллийг чинь өгөөд ахна нэ тий. Та тэрэнд одоо юу гэдгийг өөрөө цаг заваа зарцуулах шаардлагагүй яягийн тусламжтайгаар танд санал болгоод байх юм байна. Тэгэхээр таны гар утсанд бас одоо энэ мэдээллүүдийг ингэж авахар тусгаж болох юм байна. Тэгэхээр та бүхэн маань Telegram дээрээс Саяг Кобот гэдэг дэлгэсэн дээр гарч байгаачлан Саяг Кобот гэж бичээд дагаарай. Мөн веб хаяг нь бол www.sayag.co гэж байгаа юм биш үү. Тэгээ Telegram ашигладаг бол та бүхэн маань Саяг Кобот гэд хаагаарай. Би бас нэвтрүүлгийн өмнө дөнгөж сая бас орж харчаа сууж जैन. Тэгээд бас үнэхээр л одоо бас хэрэгтэй юм байна. Тэгээ одоо нэг санхүүгийн мэдлэг, мэдээлэл хэрхэн хүрэх заавар гэдэг одоо энэ зүйл нэг чухал байгаа даа шүү дээ. Тэгэхээр эднийх бол AI-г ашиглаад маш ухаалгаар танд одоо ингэж туслах, хувьцааны туслах чинь байж чаднаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд нэвтрүүлгийн маань Вентдгээ хамтран ажилласан та бүхэнд их баярлалаа. За баярлалаа. За тэгээд мэдээж одоо нэг энэ сүнгийн судар гэж байгаа байхгүй. Сүн усын судар те. Нэлээд хожуу л да. Тэгэхээр сүн ус гэдэг нь. Гэхдээ энэ сүн усын сударт бол энэ эртний нүүдэлчдийн талаар нэлээд тэмдэглэж үлдээсэн байдаг. За тэгээд энэ нүүдэлчдийн талаар тэмдэглэж үлдээхдээ бол Сиамби буюу Сиамби нарын одоо буш оршуулга нь яг ямар байх ёстой юм бэ гэж хэлдэг. За тэгэхээр энэ ихэвчлэн шорон овоолго те. Тэгээ хойд насанд нь хамгаалагчийг нь дагалдуулан оршуулдаг зан үйлтэй гэж хамгаалагчийн. Тэгэхээр хоёулаа нэг өмнөх дугаар дээр нэг ярьжсэн шүү дээ. За нэг тэндэг модон хүүхэлтэй байна. Шавар жижигхэн зуух байна те. Жижигхэн одоо юм тэрэгний макет байна гэд ингэж яриад байгаа. За тэгэхээр эдгээрүүд нь бол мэдээж тэр модон хүн гэдэг нь болохоор хойд насанд нь хамгаалах гэж байгаа хүнийг нь төлөөлүүлж байгаа. Ер нь хойд насанд нь үйлчлэх гэж байгаа тэр тэрэг мэрэг те. Энэ бүх зүйлүүд чинь ингээд хэмжээ жижигхэн болчихж байгаа. Гэхдээ зан үйлийн хувьд бол энэ хүн бол хойд насанд очиод одоо энэ хүний одоо те ингээд зарцлаад гэх юм уу одоо тэгээд тэргээ ашиглаад гэх мэтлэнгээр одоо яг энэ зан үйлүүд нь бас л давхар одоо яг төлөөлүүлэх зан үйл рүү шилжиж гинэ гэсэн үг байхгүй. Яг сонирхолтой байна. Өмнө бол хоёлаа одоо бүр сүүхт хэрэгтэй тий. Одоо шууд тэр чигээр нь ингэж одоо олдроор нь ярьж байсан бол бүр юм жижигхэн одоо макет ярьж хэлж байгаа шүү дээ. Харин яг үнэ наа чи нэг хүннүгийн язгууртны булшин дээр чинь ингээ сүүх тэргүүнүүдийн бүтнээр нь хажуугаар нь 30 хүн дагалдуулаад оршуулсан. Түүхэн сурвалжууд дээр болохоор 100 хүн оршуулдаг. Зарим тохиолдолд бүр 1000 хүн гэдэг ингээ бичсэн байгаа гэдэг тий. Хот хотхноор харлах нь л дээ ер нь бол тий. Нэг язгуурт нэг хаан хүн нас орох юм бол ер нь бол хэцүүтгэр байгаас тэ яг хот харлах нь байхгүй. За тэгтэл энд бол одоо бол нэг хүн гэдэг бол нэлээд чухал болсон. Тэгэхээр төлөөлүүлэх зан үйлүүд ингээд илүү нарийн болоод оршуулах зан үйл арай ингээд тэ оршуулгын зан үйл нь одоо шууд байсан зүйл маань одоо төлөөлүүлэх зан үйл рүү шилжиж байгаа энэ үйл явцыг хэлээд байгаа байхгүй. Бас нөгөө талаар хүн амьтнаа хайрлах жоохон тэгээ нэг тийм зүйл рүү шилжиж байна. За тэгээд ерөнхийдөө бол яг тэдний талаар бол мөн удирдахч одоо тий эзэд гэх юм уу тий өвөг дээдс бол ахих одоо юм заншилтай. Тэгээд бас л нөгөө эртний хятад сурвалжийн мэдээнд болохоор тахилын зан үйлүүдийн талаар бол нэлээд тодорхой дурдж хэлсэн байдаг бөгөөд энэ одоо Сиамби нарын тахилын зан үйл нь бол ер нь бол хүннүү ухаан нар бол хоорондоо яг төстэй гэж байгаа байхгүй. За ингээд энэ төстэй гэдэг нь болохоор тэдний сурвалжийн мэдээнд ийм тэмдэглэг байгаа. За тэдний өвөг дээдс гэж байна. Тэдний өвөг дээдс Сион овгийн хойцби гэж байгаа. Сион овгийн хойцби. Хүннүүтэй нийлээд хүчрэгчээд 20 гаруй түмэн эрсийг нэгтгэн захирсан гэж байгаа. 20 гаруй түмэн эрсийг гэдэг нь болохоор 200,000 гаруй гэсэн үг байхгүй. За ийм эрсийг гэсэн үг тийм. Тэгээ зан үйл уламжлал нь бол хүннүүтэй төстэй гэж байгаа. За энэ мэдээ баримтал хамгийн амар чухал мэдээ баримт байгаа байхгүй. За юу гэдэг юм бэ гэхээр Сиамби нарын зан үйл нь те хүннүүтэй төстэй гэдэг үйл гараад байна. За дахиад нэг түүхэн мэдээ байгаа. За энэ мэдээ болохоор нэг сурвалжид гэж байгаа. Вэй хуй бол хүннүүгийн төрөл. Вэй хуй гэдэг нь одоо нэг табагч нар хэлээд байна шүү дээ. Овг нь табагч. Хүннүү эмэгтэй нэр бүлгөө гэж байгаа. За тэгэхээр табагч буюу нөгөө Тобо Вэй гэдэг нэг ус хэддэг шүү дээ тий. Вэй хуй гэдэг. За хуу гэдэг. За тэгэхээр энэ табагч гэдэг бол энэ хүннүү эмэгтэйгийн нэр гэдэг. Гисэн буй гэдэг ийм сурвалжийн мэдээ гарч ирээд байна тий. За тэгээ энэ нь хүннүү табагч буюу Тобо Вэй тий. Сиамбичууд бол өөр хоорондоо бол зан үйл болон гарал угсаагаараа тодорхой нэгт холбоотой гэдгийг л тэмдэглэж хэлээд байгаа байхгүй. Гарал угсаагаараа холбоотой буюу одоо нэг
удам угсаа яваад тийм нэг удам угсаатай л ер нь бол гэсэн утга санааг илэрхийлээд байгаа. Харин тий одоо Сямбигийн гут яа одоо нөгөө нэг бидний өвөг дээлцэж хүлээж авах юмгүй юу? Энэ бол баталгаатай шүү. Тий. Сямби бол одоо нэг маргаангүй тэр бүхэл одоо нэг өвөг одоо нэг тийм монголчуудын дээд өвөг гэдэг ч юм уу. Тэр тал дээр бол бүр Сямбигаас одоо салбарлан гарсан тэр олон говь аймагуд тий. Эдгээрүүд бүгд бол ер нь монголчуудын өвөг дээдс гэдгийг бол эрдэмтэн судлаачид бол баг нэгэн дугаар зөвшөөрчөд байгаа юм. Одоо хүмүүдээр л нэг хэсэг жоох асуудал яваад байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол нааштай хариу байгаад байна. Энэ мэтлэнгээр эдгээр чинь баримт хэсэг байхгүй юу? За одоо саяных шиг одоо ингээд табагч гэдэг чинь те эмэгтэй хүний нэр, хүннүү эмэгтэй нэрээ, ер нь хүннүү Сямби тэр жужаан те Кядан гэдэг ч юм төрг эдгээр бол бүгдээрээ энэ зан үйлийн хувьд те амьдралын хэв маягийн хувьд усаа гарлын хувьд нэгэ гэдэг зүйл ингээд эртний хятад сурвалжид Сямбиг тэмдэглэхдээ ингээд тэмдэглэсэн байгаа сте. Тэгэхээр Сямби хүннүү хоёр бол усаа гарлын хувьд нэгэ гэдгийг эртний хятад сурвалж нь өөрөө зөвшөөрөд байна гэсэн үг байхгүй. А гэтэл энийг одоо нөө орчин цагийн эрдэмтэд арай өөрөөр мушгин тайлбарлах те ийм зүйлүүд гарч ирээд байгаа байхгүй. За тахлын зан үйл. Тахлын зан үйл дээр мэдээж тэд бол ингээд нөгөө нэг тэнгэрийг дахин тийм биз. Тэнгэрийг дахин оршуулгын зан үйл хийхдээ хүнээ дахин гэдэг ч юм уу. За тэнгэрийг дахихдаа бол мод тойрох дэг жаийг тагж байгаа. Ой модон дунд тахил үйлдэж эсвэл модон суврагын тахлын ингээд тавцан болгож байгаа. Модон суврагыг тахлын тавцан болгоод түүнээсээ тахлын зүйлсээ одоо ингээд малын мах шүүстэй энэ бүх юмыг үлгдэг байжээ гэж байгаа. За тэгэхээр хүнүүгийн зан үйл, хүнүүгийн оршуулгын зан үйлийн талаар би нэг Сямбиг ярьж байгаа шүү дээ. Гэхдээ энэ нэг харьцуулсан судалгаа учраас ер нь бол түүх археологийн шинжилгээ ухаан бол нэг харьцуулах, нэгтгэн дүгнэх гэх мэтлэнгээр одоо маш олон шинжилгээ ухааны арга барилуудыг ашигладаг. Тэгэхээр одоо Сямбиг илүү тодорхой болгохын тулд хүнүүгийн оршуулгын зан үйлийн талаар заавал ярих хэрэгтэй болчихдог. Хүнүүгийн оршуулгын зан үйл мэдээж хүнүүгийн одоо жирийн иргэдийн булш гэд нэрлэлсэн тий 2003 онд одоо яг энэнгөр одоо хүнүүгийн жирийн иргэд гэдэг Төв Батхан судалгааны бүтээл байдаг. За энэ цагаас хойш яг хүнүүгийн жирийн иргэд буюу энгийн иргэдийн булшны судалгаа бол ахиж ингээд бүр ингээд нарийнараа бол ингээд судлагдаж гараагүй байна. А гэхдээ тэнд үзэж байгаагаар бол ер нь бол яг тухайн үеийн зан үйл тий оршуулгын байдал тэгээд нэг зүйлээр нэлийн төстэй байгаа юм л да. Энэ юу гэхээр Сямби булшинч тэр хүннүү булшинч тэр заавалчгүй нөгөө нэг адуу мал те энэ одоо бод мал бог мал энэ малын ясыг ингэж цуг дагалдуулж оршуулж байна. Энэ яс илэрж байна гэдэг бол тухайн амьтны бүтнээр нь эсвэл тэр мах шүүсийг чансан байдлаар нь те ингэж одоо нөгөө нэг зан үйл үйлцэн гэдэг нь бол тодорхой байгаа байхгүй. За тэгэхээр энэ зан үйлийн хувьд бол нэлээд төстэй байгаад байна. За энэ төстэй байгаа зүйл маань нөгөө түүхэн сурвалжууд дээр бичсэн угсаа гаруулын хувьд нэг юм оршуулах зан үйл нь адилхан юм гэдэг зүйлийг чинь яг давхар батлаад гаргаад ирж байгаа байхгүй те батлаад гаргаад ирж байна. За тэгээд дээрэс нь ер нь бол юу яаж байгаа юм? Ер нь эртний хятадын одоо ингээд судлаачдын үзэж байгаагаар байхгүй. Хятад судлаачдын үзэж байгаагаар бол оршуулгын зан үйл төдийгүй мөн дагалдуулсан эд үлгийн зүйлс гэж байгаа. Дагалдуулсан эд үлгийн зүйлс бусад одоо овг аймагуудын харилцан нөлөөлөл гэдэг зүйл бол маш олон байжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүнүүчүүдийн талаар хүнүүчүүд одоо тий Сямбичудаас юг авсан. Сямбичуд хүнүүчүүдээс юг авсан бэ гэдэг зүйл гарч ирнэ. Тэгвэл хүнүүчүүд Сямбичудаас тэр нөгөө үүсэн одоо нөгөө юу шүү дээ идэл ингэ дагалдуулж оршуулах зан үйлийг нэлээд хүлээж авсан юм байна. Харин Сямбичуд хүнүүнээс юу авсан бэ гэдэг тэр хамгийн нэг номерын зүйл нь болохоор дуут зэв. Модон шинэнийг дуут зэв байгаа тий. Дээрээс нь дараа нь болохоор нөгөө нэг богийн шагаа дагалдуулдгийг авсан байх магадaltaй гэсэн судлаачдын дүгнэлт байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол мэдээж нөгөө нэг соёлын харилцан нөлөөлөлцөл те ийм зүйл ингээд байгаад байгаа. За дээрэс нэг өмнөх дугаард нь хоёулаа нэг хальт ярьсан шүү дээ. Өмнөх дугаард болохоор нэг айргийн гоцгорын хамгийн одоо нөгөө нэг хамтын оршуулга гэж байгаа шүү дээ те хамтын оршуулга. За энэ хамтын оршуулга буюу энэ хойлгийн шинжтэй гэж үзэх үеийг тэр хүнийг дагалдуулж оршуулсан уу? Эсвэл тэр хоёр хос ингэж байж байгаа цуг нас барсан уу? Эсвэл хожим нь тэр хайртай хүнийг цуг оршуулсан уу гэдэг ч юм уу те. Энэ бол одоо бол ингэ судалгааны түвшинд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол юу гэсэн үг вэ гэхлээр бүр илүү нарийн судалж иж илүү тодорхой гарч ирнэ гэсэн. Магадгүй нөгөө нэг ингээд дайн тулааны талбайд те ингээд нэг нь нас барсан болвол нөгөө хамт хайртай байсан хүнийг цуг оршуулсан юм уу? Нэг эрэгтэй эмэгтэй хүн гарч ирээд байгаа хэвээр те 45-аас 50 настай 50-аас 55 насны ингээ ийм хоёр хүн цуг гарч ирээд байдаг. За тэгэхээр энэ бол яг ингээд сүүлийн шатанд ингээд наривчилж судалж иж илүү тодорхой олноо. Гэхдээ аль нь ч ажиж болохоор байгаа сте энд. Тэр санагдаж байна уу?
Тий, одоо үхлийн шалтгааныг нь олдох юм уу? Яаж тэрийг илрүүлэх юм бол гэж гайхаж байна. Хоёрдугаар тэрвээ одоо үнэхээр одоо нөхөр нь асуурлаа гэж тахад эхнэрийн дагуулад одоо тэр хойлын зан үйлдэ гэх юм уу? Одоо өөрөө амиа орлдог юм уу? Тий, эсвэл одоо хүнээр алуулдаг юм уу? Тэгээд хамт оршуулагдлаа гэж бодоход тухайн нийгмийг төсөөлөн гоцвор тэр чигээрээ ингэж шал өөр болох гэдэг байгаа байхгүй тий. Яг яадаг байснаас болоод. Тэгэхээр энэ тахилын зан үйлийн талаар бол нэлээд нарийн одоо ингэ судлах шаардлагатай болчихж байгаа гэсэн үг байхгүй. За хүнүүгийнх төр бол тодорхой байна шүү дээ. Нэг энгийн иргэдийн хажууд нь тагалтуулаад оршуулчихсан тий. Булшин дотор бол язгууртан ганцаараа байж байна гэдэг. Тэглэнд бол яг язгууртан булшны тий язгууртан хүмүүст ингээ хос оршуулга гарч ирээд байгаа нь бол бас л ингээ цааш нь наривчлан судлах тий. Ер нь бол эрдэмтдийн судалгааг бол Сиамби судлал руу нэлээд анхаарлын татах ийм судалгаа болж байгаа байхгүй. За тэгээ сүм усын сударт бас нэг тэмдэглэсэн тэмдэглэгээ буй. За тэр тэмдэглэгээн дээр бол дөрөвдүгээр сард гэж байгаа байхгүй. Өвхөр адуу төхөөрч тахилга үйлдэнэ гэж байгаа. Өвхөр адуу төхөөрч тахилга үйлдэнэ. За намар ихэвчлэн 9 буюу 10 сард сар солигдох үед гэж байгаа байхгүй. Өвхөр хонь муулж одоо тий тахилга үйлдэнэ гэж. За ингэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр тэд бол ингээд тэнгэр тахихтаа бол ийм тогтсон зан үйлийн дагуу тий ингэж тахих гээд байна. За энэ тахих гэж байгаа энэ сурвалж тэмдэглэгээ нь өвхөр адуу тэгээд богмол гэж гарч ирж байгаа. За тэгэн гут одоо саяны тэр айргийн гозгороос гарч ирж байгаа тэр адууны яс бас дээрэс нь өвхрийн яс тий дээрэс нь тэр өвхөр тэрэг гарч ирээд шүү дээ. Энэ зүйлүүд нь бол ингээд нэг дистаралын хувьд аваад үзэх юм бол Сиамбичууд өвхөр аж ахуйг бас нэлээд хэрэгэлдэг байжээ. Тээвэрт бол өвхрийг бас тий нэлээд өргөн бэлгэр ашигладаг байсан болоод энэ оршуулганаас нь тэр өвхөр тэргийн макет тий дээрэс нь одоо тэрэгтэй холбоотой тэрэгний арал гэх мэтийн одоо ингээ олдрууд бас олцсон байх магадлал өндөртэй байгаа байхгүй. Бас сони тий одоо мөнгөн тэмдэгтэр нэг өвхөр тэрэг дээр гэр зөөгөө явж идэг ч санаанд орж ирсэн. Тэгэхээр одоо нэг айргийн гозорт чинь адууг бол ингээд нөгөө өвчөж байгаад одоо яг ингээд нөгөө арсаар нь тий толгоогоор нь сүүлээр нь дөрвөн туурайгаар нь ингээд тавьсан байгаа ч нь бол бүтэн адууг илэрхийлээд байна гэж байгаа юм тий. Тэгэхээр мэдээж нүүлчдийн хувьд бол адуу маш чухал. За гэтэл энд бол бас нөгөө өвхөр бас нэлийн их гарч ирээд байна тий. Тэгэхээр өвхөр адуу хоёр бол яг оршуулгын зан үйлд бол нэлийн онцгой байр суурийг эзэлдэг амьтад байсан юм байна гэдгийг бас давхар харж болж байгаа юм. За энэ дэхтэй би нэг язгууртны булшин дээр нь жишээ авч хэлж байгаа тий. За айргийн гозгорын эзэд гэдэг нэг зүйл гарч ирнэ. За энэ яг ямар хүмүүс болж байна? Үнэхээр яг ингээ Сиамбичууд юм уу? Тэгсэн чи яагаад тэр оршуулгын зан үйлэндээ хүмүүстээ нэлээд төстөө байгаад байгаа юм. Гэх мэтлэн одоо ингээд зүйлүүд гарч иж байгаа байхгүй. За тэгэхээр судлаачдын ер нь судалж үзснээр бол энэ айргийн гозгорыг бол нэлээд олон талаас нь судалж үзэж байгаа юм. За нэгдүгээр тэнд мэдээж он цаг тогтоох судалгаа юм тий. За он цаг тогтоох судалгаа дээр бол бүгд найрамдах хятад ард улс, Япон улс тий, Герман, Солонгос гэх мэтлэн маш олон улсууд дээж явуулсан байгаа. Би түрүүн нэг дээр нэг нэвтрүүлгээр хэлжсэн ганцхан улс орны тэр он цаг тогтоох судалгааны дээжийг тий яг үнэн зөв гэж авах уу эсвэл маш олон улсаас тий ингээд он цаг тогтоох дээж аваад тэндээсээ одоо нүрийн шинжилгээнийхээ хариу гаргах уу гэдэг зүйл гарч байгаа. За ингээд он цаг тогтоох судалгаа хийхэд айргийн гозгорын он цаг нь болохоор одоо 1-р зууны дунд хэсгээс 3-р зууны ихэнх хагас гэж гарч иж байгаа байхгүй. За энэ 1-р зууны дунд хэсэг гэдэг бол мэдээж 1-р зуун. За одоо шууд нөгөө 80 он одоо 60 он гэж гарч ирж штэ тий. За тэгэхээр энд бол яг түүхэн үйл явд юу болж хувирж исэн бэ гэхээр хүннүү улс одоо жинхнээсээ нөгөө бууруулан зайлах гэдэг ч юм уу тий. Доройтж байгаадсан. За доройтод байгаадсан яг энэ үед нь бол 93 онд бол Сиамби нар товтолж орж ирээд хүннүүгийн 100 мянган өрхийг өөртөө шингээсэн байдаг. Та энэ цагаас хойшоогоо яг Сиамбигийн түүхэнд юу болж хувирсан бэ гэхээр Сиамби бол нөгөө 18 аймгийн зонхлогч нар нь тий хоорондоо одоо ингэж хуралдаж 50 гаруй овг аймгаа удирддаг байсан. Эндээс зонхлох 18 овг гарч ирж штэ. За ингэж 156 онд бол Таншинхоо бол Сиамбиг нэгтгсэн ийм эзэнт гүрэн болгосон гэд гарч ирж байгаа. За ингээд Сиамби Таншинхоо хааныг нас барсны дараа буюу 220 онд Кепинэн гэдэг цэргийн жанжин гарч ирж байгаа тий. За ингээд Кепинэнийг бол ингээд мэрэгжлийн алуурч явж ингэж 235 онд алснаар Сиамби нарын одоо ингээд хамгийн сүүлийн ингээд нэгдэл гэсэн үг байхгүй юу? Зад тусарсан байна. За ингээд зад тусарсан гэхдээ яг энэ цаг хугацаанд тэнд бас Сиамби ухсааны табагч нар байсан байхгүй юу? Табагч нар буюу тобо тий. За табагч. За тэгтэл энэ хүмүүс бол яг цаг хугацааны хувьд бол нөгөө 1-р зууны үед тэр 2-р зууны үед тэр 3-р зууны үед ч гэсэн газар зүйн байршлын хувьд яг хаан байсан бэ гэдгийг одоо манай судлаач нар судалж үзээд ер нь бол энэ бол Сиамби тий
Энэ булшны эзэд бол Сиамби юм байна. Сиамби дотроо бол табагч нар юм байна гэдгийг гаргаж ирж байгаа. Сиамби дотроо маш олон овг аймагуд байгаа тий. За тэгтэл 235 онд нөхцөл байдал юу болж хувирсан бэ гэхлээр Сиамби нар задарсан. Сиамби нар задрахад ихэнх нь бол одоо тий өмнөд зүгт явж өөрсдийнхөө улсаа байгуулах гэдэг ч юм уу эсвэл одоо өөрсдөө овг аймгаа удирдах явах. Гэтэл яг энэ орхны хөндий тий одоо энэ орхон аймгийн одоо тий дайргийн гоцор гэдэг яг энэ газарт болвол ямар үндэстэн угсаатнууд байсан юм бэ гэдэг зүйл. За энэ дээр бол маш олон одоо ингэ судалгаанууд гарч иж байгаа юм л да. Хүмүүнэр өөртөө байсан. Хүмүүнэрч гэсэн нэг хэсэг нь тий нэг хэсэг нь буюу нэг төм орчим буюу одоо нэг Сиамби бууруулан зайлсан гэсэн шүү дээ. Тэрнээс хойшоогоо бол баруун талд бол хүн яг Сиамбигийн баруун талд буюу Сиамби нартай одоо ингэ зэрэгцээ оршиж исэн хуучин уугуул хүннүүчүүдийн тий 3/1 нь буюу бараг 500 мянга орчим хүннүүчүүд байсан гэж үздэг байгаа байхгүй. Гэхдээ эдгээр хүмүүс нь яг энэ Сиамби нартай ингээд нэгдэж байсан уу үгүй юу те энэ нь өөрөө өөр. Гэтэл энэ айргийн гоцгор гэдэг одоо те энэ судалгаач нь өөрөө энэ Сиамби булшны судалгаач нь өөрөө яг л нөгөө түүхэн сурвалжуудтай яг адилхан мөргөд байгаа байхгүй. Мөргөд байна гэсэн. За тэгээ мөргөд байгаа гол шалтгаан нь юу гэхээр тэр айргийн гоцгорын булш оршуулганы нэгдүгээрт гадаа зохион байгуулалтын хувьд за язгууртан булшны хувьд ч гэсэн тэр жирийн булшныч тэр хувьд яг адилхан гадаад булш зохион байгуулалтын хувьд хүмүүн булштай нэлээд төстэй. Үүдвчтэй. Гэхдээ тэр үүдвчний дээдлэр нь чулуун урлаг хийгээгүй те. Ганц одоо ингээд ялгарх шинж нь болохоор тэр нэг хөмөглцөн те. Ингээд те хөмөглцөн ингээд бонхон маягаар ингээд хийчихсэн. За ийм оршуулгын зан үйл байгаа нь бол арай өөр байгаа. Гэтэл бол гадаад оршуулгын зан үйл нь яг энтэй адилхан байна. Үүнээс гадна яг энэ айргийн гоцор судалгаа хийсэн түрүүний хэлж байгаа те. Одоо Одоотрууга, Нямбат те, Бүрэн төгс, Инхолд эдгээр залуус маань яг юу яасан бэ гэхээр эртний хятад сурвалжт. За би энийг ганц л удаа хэлээ. Тэгүн гот одоо өвөр Монгол гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоогийн өвөр Монгол нутаг гэсэн үг байхгүй юу? Ер нь Сиамбигийн булш оршуулгын талаар нэлээд олон судалгаанууд байдаг. За энэ судалгаанууд нь бүр сүүлдээ нарийсаад за энэ бол тэр овг аймгийн Сиамбигийн тэр овг аймгийнх гэдэг ч юм уу те. За энэ бол ухаанчуудынх гэдэг ч юм уу. За энэ бол Сиамбигийн табагч нарынх гэдэг ч юм уу. Ингээд судалсан байгаа байхгүй юу? За тэгээ эдгээр одоо саяны судалгааны үндсэн дээр яг ингээд харьцуулж үзэн гутаа за энэ оршуулгын зан үйлээрээч гэсэн тэр табагч те угсааны одоо ингээд булш бунхант бол яг адилхан байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Гэтэл айргийн гоцгорын яг тэр нэг жалгаад ахсан хідэн булш байгаа байхгүй. Тэр нь болохоор яг ингээд нэг гадаад хэлбэрийн хувьд бол яг ингээд нэг энгийн булш те хэлбэрт орж байгаа. За тэгээд тэр энгийн булшнуудын гадаа зохион байгуул дотроос нь олдож байгаа эд үлгийн зүйл, оршуулгын зан үйл бүгд яг хүннүү булштай яг адилхан байна гэж байгаа байхгүй. За тэгээд ингээ хүннүү булштай адилхан байна гэдэг нь бол энэ бол цаг хугацааны хувьд ч гэсэн нөгөө нэг Сиамби те Таншуха хааны одоо яг 90 үеэс ахуулаад Сиамбичууд задарсан үйл явц те энэ цаг хугацаа ингээ мөргөж ийнэ гэдэг бол энэ цаг хугацаанд тэр табагч нар буюу эдгээр хүмүүст харьяалагдсан байх магадлалтай гэдэг зүйлийг хэлдэг. За тэгэхээр Сиамби угсааны табагч нар те. За нэг иймэрхүү түүхэн үйл явдал гараад байна. За тэгэхээр энэ археологийн дурсгал бол табагч нарын талаар бол бас л те түүхэн сурвалжуудаас гадна саяны археологийн дурсгал те өвөр Монгол нутгаар бас ингэж илэрч олдсон энэ археологийн дурсгалуудтай харьцуулж үзсний үндсэн дээр цаг хугацаа илүү тодорхой болж байгаа байхгүй. За тэгээ айргийн гоцгороос бол мэдээж маш олон янзын одоо ийм шинэлэг үр дүнгууд гарсан байдаг. За эдгээр үр дүнгуудээс бол мэдээж энэ нэг юу байгаа. Одоо нэг юм арьс үсээр хийсэн хувц сонор байгаа байхгүй тий хувц сонор байгаад байна. За гэтэл энд бол яг өмнөх ингээд судлаач нар маань тий одоо би нэрийн дуртад одоо яг за зарим нэг түүхчд болохоор за Сиамбичууд бол 100% мал аж ахуйн эрхэлдэг ард түмэн байсан байна. Тэд бол газар тариалан эрхэлдэггүй байсан юм байна гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. За тэгэхээр сонгодог нүүдлийн мал аж ахуй гэдэг бол ерөөсөө мал аж ахуйн бүтээгдэхүүнээрээ өөрсдийнхөө хэрэгцээг 100% хангахыг хэлж байгаа. Тэгтэл энд бол тэр Сиамби те Сиамби нар гэж байгаа байхгүй юу. Ингээ худалдан арилжаа хийдэг те хан улстай. За гэтэл энд булга, суусар, минж зэрэг тийм ан амьтдын арьсаар худалдан хийдэг гэсэн байгаа. Энийг юугаар их ан аваар хийн тийм биз. За үүнээс гадна яг айргийн гоцгор гэдэг булшнаас бол буг те эсвэл одоо энэ одоо ан амьттай холбоотой тийм яснууд олдоод байгаа байхгүй юу. Нэг сонирхолтой мэдээ хэлэхэд нэг юм мэдээ байгаа. Увс аймгаас олдсон одоо яг энэ Сиамбигийн үеийн булш байгаа байхгүй. За тэр булшны ваарн дотроос юу олдсон бэ гэхлээр 10 гаруй шонхор шувууны яс олдсон байна.
За тэгэхээр 10 гаруй шонхор шувууны яс олдсон. Тэгээд энэ нь болохоор цаг хугацааны хувьд бол 130 оноос 230 оны хооронд байгаа байхгүй. За энэ цаг хугацаа бол өөрөө яг л Сиамбичууд ил оргилж те гарч ижсэн цаг хугацаагаас. За гэтэл энэ хугацаатай холбоотой хоор энд ямар дүгнэлт хийж болох вэ гэж байгаа. Энд чинь өөрөө тэр баримт ярьж байгаа шүү дээ тийм биз дээ. Тэрнээс хин нэгэн дуртай хүн ингээ те ийм байсан юм тийм байсан биш. Тэгээд энэс харахад хинч гэсэн энийг хараад Сиамби нар болвол им шуулах буюу шуугаар ан хийдэг те ийм арт хүн байсан юм байна гэдгийг бас нэг баримт нь байгаа байхгүй 10 гаруй шуу байгаа тийм шүү дээ тийм байгаас хийдэг шуу бай те надад бас их сонирхол юм бодогдож суун л да. Одоо амтан бол жишээлбэл яг ингэж нөгөө байгаа нэг ижил орчинд амьдарч байгаа амьтад нэг юм төстэй амьдралын маягтай байдаг гэх юм уу те. Тэгвэл одоо яг л одоо Монгол орны маань энэ газар нутаг дээр Сиамби нь вэ нүү хүнүүн вэ нүү одоо мал аж ахуйгаал эрхлэнэ. Одоо юу гэдгийг те бас амьдралын хэв маягийн төстэй. Тэгээд одоо дагуулдаг юм нөгөө мал нь л байдаг ч юм уу те. Гэхдээ деталь ингэж нөгөө нэг наривчилж бас өөр юм байгаа болон энэ гур бас адилхан байгаа гэдэг нь бусдаас юунаас адилхан байгаа даа. Юунаас хэр зэрэг өөр байгаа юм бол бусад газруудын хэр өөр гэдэг юм бол гэдээ бас дараагийн нэвтрүүлгүүдээр яригдах байх. Хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлье. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Түлээж үгийн хамт олон маань байгаа өдөр бүр шин гэдэг урайтай юм хамт олон байна. Тэгэхээр Түлээж үгийнхэн бол хэдийнэ одоо манай монголчуудын маань танил юм газар болсон гадан дотн явж исэн ч гэсэн Түлээж үр байхаар ингээд нэг таньдаг нутгийн хүнд харж байгаа юм шиг сайхан байдаг шүү дээ. Тэгээд яг л нөгөө амт нь бас байж байдаг. Тэгэхээр дараагийн салбар дээр шин салбараа нээж байгаа маань дараагаан дээр. Тэгэхээр та бүхэн маань бас наадмын үеэр дараагаанаар бол эдний шин салбартаа очиод танилцаараа аюу гой бэлэгтэй олон янзын үйл ажиллагаанд болж байгаа. Тэгэхээр 7 дугаар сарын 7-оос 7 дугаар сарын 13-ны өдрүүдэд одоо нээлтийн үйл ажиллагаа маань болох юм байна. За тэгэхээр энэ нээлтийн үйл ажиллагаанд бол онцгой хөтөлбөрөөр үйлчлүүлэгчтэй гинтийн бэлэг барина гэж байна. За онцгой бүтээгдэхүүн зөвхөн энэ салбарт л худалдаалагдана. Тэгээд дараагийн салбарын онцгой нээлттэй зориулсан тусгай жор бүхий шинэхэн амттангуудаа зөвхөн эндээс та бүхэн маань очиж амталж үзээрэй. Тэгээд 50,000 төгрөгийн худалдаа авалт хийсэн эхний 50 үйлчлүүлэгчтэй өдөр бүр буюу 7 дугаар сарын 7-оос 13-ны одоо тэр наадмын өдрүүдээр та бүхэн мань гэр бүлээрээ бас ойрхон явж байвал нэг сайхан амранга, сайхан кофе уунга 50,000 та гэр бүлээр ямаа ичгээд бэлгээ авчихад одоо харих нь шүү дээ. Харин юм идэж болд юм байлээ шүү дээ. Би сая нөгөө нэг ангийнхан ингээ хичээл ордог те бүх ингээд юунуудаа сурагч нартаа Түлээж үрээс ингээ бэлээ авч гисэн аахгүй. Тэгэл яг очиод ингээ авсан чинь тэнцээ чи хөөх ингээ кафе юм шиг тий. Суужаад юм идэм байлээ шүү дээ. Би чи зүгээр ингээ сайхан баллоны дэлгүүр гэж ойлгоцсон байхгүй юу. Тэгсэн чи тэнцээ дотор ч бас л жижиг гэрэн савлцсан тий. Цай ингээ хийгээд махтай, ногоотой, жимстэй ерөөс бүх юм байгаа шүү дээ. Зөвхөн баллоны биш. Тэгэхээр за энэ өдрүүдэд бол сонгодог урлагийн хийлийн тоглолт бас болно. Тэгээ шинэлэг орчинд амтлаг хөгжмөр одоо аялангаа эдний одоо гоё шин цоо шин жоруудыг амтлаад үзээрэй. Эднийх бол нөгөө олон улсаараа гаргаж байгаа тий. Дэлхийн олон улсад байдаг гаргаж байгаа тэр бүтээл цанаагаар хийсэн энэ гоё шин орчин, шин амт, шин мэдрэмжийг танд төрүүлнэ гэхэд итгэлтэй байна. Дараагийн салбарын Түлээж үгийн хамт олондоо амжилт хүсье. Холбогдох хүчний дугаар нь 75 75 75 10 гэж байна. Тэгээ та бүхэн маань фэйсбүүкээр Түлээж уух гэж бичээд Түлээж уух Монголиа гэдэг байгаа тий. Тэгээд дагаарай гоё мэдээллүүдийг бас авч гоё шагналтай бэлэгтэй юмнуудаас бас битгий хоцроорой. Баярлалаа. За баярлалаа. Төрөний асуулт болохоор ер нь бол яг эртний улс орнуудын өөр өөрийн гэсэн онцлогуд байгаа л да тий. Өөр өөрийн гэсэн онцлогуд байгаад байна. Тэр онцлогуудыг шингээснээс гадна хүнүүгийн соёл бол хэр зэрэг уул мөрөө үлдээсэн бэ гэдэг зүйлийг л яриад байгаа байхгүй. Дээрээс нь айргийн газрын одоо ингээд бас л яг адилхан. Айргийн газраас одоо ингээд нэг зэр зэвсэгтэй холбоотой зүйлс олдож байгаа тий. Агнуур хийж ийн, дайн байлдаан хийж ийн гэдэг чинь зэр зэвсэгтэй холбоотой зүйлс олдноо. Тэгэхээр хүнүүгийн зэр зэвсгийг судалсан бүрэн төгс гэдэг ингээд судлаач байдаг те. За энэ судлаач маань бол үзэхдээ бол яг юу гэж үзсэн бэхтэр Сиамби нар бол ингээд төмрийг бол маш сайн одоо те одоо ингээд хайлуулад хатуулаг өндөртөө төмрөөр баг зэвсэг хийдэг байсан юм байна. Зэвсэг хийдэг байсан юм байна. За тэгээ энэ айргийн гоцоос олсон зэвнүүдийг бол дотор нь бол одоо ингээд 2 хянгарт буюу 3 хянгарт те 3 харуулын зэвт одоо ингээд 3 салаа гэсэн үг те навчад. За ийм одоо зэвүүд байгаад байна. За тэгэхээр энэ бол одоо ингээд тэдний дайн тулаанд хийхэд те ер нь ан хийхэд бол нэлийн одоо хэрэг болох зэр зэвсэг мөн гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг зэр зэвсгийн төрлийг бол 2 хувааж болох гэдэг те. За үүнээс гадна ер нь бол Сиамбичуудын зэр зэвсгийн талаар бол илүү цааш нарийн судлах хэрэгтэй юм байна гэж хэлээд байгаа. За
Ер нь бол нэг юм л те. Одоо хоёулаа бол нэг Сиамбигийн тухай нэг археологийн 2 дугаар л хийж байгаа те. За шалтгаан нь юу гэхээр сая над айргийн гоцгороос л эхэлж байгаа байхгүй. Ер нь бол яг Сиамбигийн язгууртны булшны судалгаа нь те. Тэгэхээр энэ айргийн гоцгороос эхэлж байгаа энэ нь өөрөө бас шин нээлт. Тэгээд цаашаага болвол ерөнхийдөө бол одоо нэг дархнаас олж байгаа Сиамби булшнууд те язгууртны булш. Үүнээс гадна Ахиачивтээр одоохондоо нэг археологийн нууцуд гэдэг дугаараар 58 дугаараар нэг саваа дүүргчээд байж байгаа Монголын археолог тий. Тэгээ эх жилийн хоёулаа сэдвүүл танилцуулчихсан. Эх жил болвол хоёулаа дэлхийн археологийн тухай яриад 1 жилийн хугацаанд Монголын археолог ярихгүй. Энэ хооронд бас манай археологийн салбарын тий өшөө олон ингээ мэдээлүүд гарцсан байх. Бид ч гэсэн 58 дугаар гэдэг бол энэ археологийн шинжилгээ ухаан үүсэж хөгжөөд 100 жилийн хугацаанд те маш олон одоо энэ судалгаануудыг хийсэн байгаа. Эдгээр судалгаануудаас өчүүхээ нэг хэсгийг нь л ярьсан байгаа тийм биз дээ те. Тийм учраас өчүүхний хэсгийг нь яриад 58 дугаарынхаа саваад үргэсэн гэсэн. За ингээд Сиамбигийн оршуулгын зан үйл те тахилгатайлга одоо тэрнээс гадна яг одоо ямархуу зорилготой ингэж оршуулсан бэ гэдэг тухай өнөөдрийн дугаар ингээд өндөрлж байна. Дүүргэж байна. Энэ өндөрлөх дуусах гэдэг чинь их муухай гэсэн шүү нэрэ. Дүүргэж байна. За баярлалаа гişэ. За дугаарыг маань хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ боломж саяг болон өдөр бүр шинэ түлээж үгийн хамт олон маань ивэнтдгээ ажиллаа. Хамтаас үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлэг маань NTV Од Мундар радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэг. Магадгүй машиныхаа FM-ийг бас тааруулаагүй байвал 107 юм уу? 83.3 гэсэн толгойн дээр тааруулаарай. Тэг багштай их баярлалаа. Маш таатай байна. Тэгээд маш олон мэдээллүүдийг ингэж авах бас аацтай хүн юм а гэж бодох юм аа. Тэгээд за баярлалаа. 3 дугаар үйлрэл буюу 2025 оны 8 сарын 1-ээс археологийн нууцуд гэсэн цоошин дугаараараа иргэн уулзцаая. За сайхан наацгаарай. Сайхан наадаарай. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мундар сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мундар нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансвага 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мундар сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.